Зөгнөлт миний сувг тавтай морил. За ингээд 2025 оны 4 сарын охины ордны таарoo 6-ыг хамтдаа эзэхээ. За миний хувьд энэ бичлэгийг огт эдит хийлгүүгээр бүрэн ихээр нь оруулах учраас хэрэг тань таалагдахгүй зүйл байвал бичлэгээ алгасчаарай гэж зөвлөмөр байна. За эхний карт маань Ace of Wands. За охины ордныхны хувьд энэ карт маань маш сайхан карт гарч ирлээ. За энэ карт шууд утгаараа мөрөөдөл, таны сонирхол, за ямар нэгэн зүйлийн шинэ эхлэл, за та магадгүй маш том зүйлд шинэ эхлэл, шинэ зүйлд маш том алхам хийж орохыг илэрхийлж байгаа. За ямар нэгэн зүйлийн магадгүй танд ямар нэгэн зүйл дээр маш том боломж гарч ирж магадгүй харагдаж байна. За зарим нэг охины ордныхны хувьд аялалд явах, орчноо өөрчлөх, за ямар нэгэн газраас нөгөө газар руу шилжих, нүүх. За зарим нэг охины ордныхны хувьд болохоор бодсон сансан хүнтэйгээ уулзах, хэн нэгэнтэй уулзалт болцоо тогтоох. За зарим нэг охины ордныхны хувьд магадгүй өөрийн одоо сурч байгаа эсвэл хийж байгаа ажил мэргэжил таны сонирхлоос тис сондоо шинэ зүйлийг сорж турших, суралцах, мэдэх, шинэ зүйлийг сонирхох. За зарим нэг охины ордны хувьд магадгүй худалдан авалт хийх. За шууд утгаараа бол маш сайхан аз жаргалыг илэрхийлдэг ийм карт байгаа. За дараагийн карт авъя. Дараагийн карт маань за энэ карт маань маш их хөдөлгөөнтэй, актив байхыг илэрхийлж байгаа ийм карт. За шууд утгаараа магадгүй зарим нэг нь 3 хүнтэй багт орж ажиллах, 3 хүнтэй багт орж суралцах, мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэх, судалгаа хийх. За ямар нэгэн байдлаар хоёр найзтайгаа уулзаж гуруулаа хамт шинэ зүйлийг турших, төлөвлөх, ярилцах ч гэдэг юм уу. За магадгүй зарим нэг нь багаараа аялалд гарах. Нөгөө талаасаа магадгүй зарим нэг охины ордныхан маань шинэ тойрон хүрээлэлтэй болохыг энд харуулж байна. За зарим нэг нь маш их хөдөлгөөнийг илэрхийлж байгаа учраас зарим нэг нь магадгүй автомашин худалдан авах гэж байгаа байж магадгүй юм. За эрчүүдийн хувьд цэрэгт явах, цэрэг татлах, хамрагдах. За зарим нэгнийх нь хувьд магадгүй шинэ аяны эхлэл, шинэ замд гарах, шинэ аянд гарах магадaltaй. Алс ирээдүгээ ширтэн байгаа хүний тухай ийм карт гарч ирсэн байна. За дараагийн картыг авч үзье. Дараагийн карт маань маш сайхан эрэг энергитэй, аз жаргал, маш их дотоод сэтгэлийн амар амгалан, тайван байдлыг илэрхийлсэн ийм карт байгаа. За энэ охины ордныхны хувьд миний харж байгаагаар та энд алс ирээдүгөө ширтээ зорилгоо тодорхойлж цаашид ямар хөдөлгөөн хийхээ энд бодож байж магадгүй юм. Тийм болвол энд яг таны сансан бодсноор бүх зүйл таны төлөвлснөөр хэрэгжихээр харагдаж байна. Нөгөө талаасаа манай охины ордныхан бол өөртөө маш их зохион байгуулалт
сайтай тийм хүмүүс байдаг. Тэр утгаараа энэ карт маань ч гэсэн хувь хүн дотоод болон гадаад байдлаа маш их зохион байгуулалттай. Энэ ч утгаараа бүх зүйл нь маш тодорхой, ойлгомжтой, зөв явдаг. Ийм байдлаараа энэ хүмүүс маань өөрийн гэсэн дотоод сэтгэлдээ маш тайван амгалан байх боломжтой, ийм чадвартай хүмүүс байгаа юм. За дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт бол за миний энд харж байгаагаар энд нэг алс ирээдүрөө ширтсэн нэг төлөвлөгөө боловсруулах гэдэг хүмүүс бас нэлээдгүй байх шиг харагдаж байна. Энд зам харагдаж байгаа. Тэгэхээр энд юу гарч ирсэн бэ гэхээр зарим нэг охины ордных маань 8 аяга энд цаана энэ хүн та цаашаа хараа зогсож байгаа гэдэг нь ямар очиртай гэхэд зарим нэг охины ордныхны хувьд магадгүй ажлаа солих, одоогийн ажиллаж байгаа ажилдаа за ер нь энэ ажлыг сольсон зөв юм байна гэсэн шийдвэрт хүрэх. Зарим нэг охины ордныхны хувьд үнэхээр байршлаа сольж хөдөлгөөн хийхээр харагдаж байна. Яалтчгүй. За зарим нэг нь болохоор шинэ төлөвлөгөө боловсруулж шинэ өөрчлөлт хийхээр зорихоор харагдаж байна. Одоогийн байгаа байдал ажилдаа ч юм уу, амьдралдаа ч юм уу, тухайн орчиндоо ч юм уу, сургууль соёлдоо ч юм уу яг одоогийн байгаа орчин нөхцөл байгаа байдалтай өөрчлөлт хийхээр харагдаж байна. За дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт бол за энэ карт маань санхүү мөнгийг илэрхийлж байгаа юм. За энэ нь ямар утгатай вэ гэхээр магадгүй зарим нэг охины ордныхны хувьд зарим нэг маш санхүүгийн боломжтой энэ хөрөнгө оруулалт өөртөө татаж чадах. За магадгүй ийм хүнтэй хамтарч ажиллах. За магадгүй зарим нэг охины ордныхны хувьд орж ирэхээр хүлээгдэж байсан томоохон орлого энэ 4 сард орж ирэхээр харагдаж байна. За магадгүй зарим нэг охины ордныхны хувьд сургууль соёлоо төгсөөд дипломо, ромбо авах, амжилттай төгсөх. За зарим нэг охины ордныхны хувьд ямар ч байсан санхүү мөнгөний хувьд ерөнхийдөө маш тогтвортой боломжийн гэж харагдаж байна 4 сард. За дараагийн картыг аваад үзье. Яг санхүү мөнгөний хувьд нэлээд тогтвортой боломжийн гэдэг харагдаж байна гэдэг хэлсэн чинь Four of Wands гарч ирж байна. За Four of Wands бол манай охины ордынхан хэрвээ харж байвал энд та баяр тэмдэглэж байна. Миний түрүүний энд хэлсэнчлэн магадгүй та энд группээр ажиллах, шинэ тойрон хүрээлттэй, шинэ хамтрагч, найз нөхөдтэй болох, шинэ хамтрагчтай уулзах, учрах гэсэн бол энд яг түүнийг батлах гэсэн шиг 4 эмэгтэй баяраа тэмдэглэж зогсож байна. За энэ бол 4 эмэгтэй эрэгтэй ч гэлтгүү. Зарим нэг нь удаан уулзаагүй найз нөхөдтэйгээ баяр тэмдэглэх шууд утгаараа зарим нэг нь ололт амжилтаа тэмдэглэх. Энэ дээр миний түрүүний хэлсэнчлэн зарим нэг нь сургууль соёлоо төгсөж диплом ромбо зүүж аваад энд мэдээж хэрэг төгсөлтийн баяр хөтөлбөрийг тэмдэглэх. За зарим нэг нь шинэ байранд орохоор харагдаж байна. 4 баган тулга төрсэн эмэгтэйчүүд нь юу илэрхийлж байна гэхээр шинэ сайхан байранд орох. За шинэ ажлын байрны санал хүлээж авах. Шинэ тойрон хүрээлттэй болох. За зарим нэг нь
өөрийн хурмаа хийх, магадгүй зарим нэг нь хурминд урагдах, баярт урагдах, сургалт, семинарт урагдах, за олон нийтийн уулзалт, үдэшлэг зэрэгт урагдах боломжтой харагдаж байна. За түүний дараагийн картыг аваад үзье. За энэ карт маань өөрөө охины ордны энергийг илэрхийлдэг ийм карт байгаа. За охин үхэр матрын ордны ийм илэрхийлэмжтэй карт байгаа. За энэ карт маань өөрөө маш их буйр суурьтай, альваад маш их нухацтай ханддаг ийм эмэгтэй илэрхийлж байгаа юм. За ажил мэргэжлийн хувьд энэ карт шууд утгаараа нэгтлэн бодогч, санхүү, эдийн засгч хүнийг илэрхийлдэг. За нөгөө талаасаа энэ хүн маш их өөртөө итгэлтэй, маш их ерөнхийдөө өөртөө бүрэн итгэлтэй, өөрөөрөө бахархдаг ийм хүнийг илэрхийлж байгаа юм. За синглчүүдийн маань хувьд магадгүй ийм хүнтэй танилцах гэж байгаа байж болох юм. Шууд утгаараа бол охины ордныхныг өөрсдийг нь илэрхийлж байгаа карт байна. За дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт маань Nine of Cups гарч ирлээ. За Nine of Cups бол эндээс харахад дөрөв өмнө хэлсэнчлэн синглчүүд маань ийм хүнтэй, ийм сайхан мэднэгтэй, буйр суурьтай, ухаантай эмэгтэйтэй танилцаж болох юм гэсэн чинь энд болзоо гараад ирлээ. За тэгэхээр зарим нэг охины ордныхан маань энд хүнтэй танилцах, болзох гэсэн зүйлүүд 4 сард гарч ирэхээр харагдаж байна. За зарим нэг охины ордныхны хувьд баяр тэмдэглэх, сайхан газар, уулзалт, болзоо, баярт мөчид оролцох, за ямар нэгэн байдлаар осуудын хувьд хамтдаа орой хоолнд орох, аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлэх, ерөнхийдөө шууд утгаараа болзоог илэрхийлж байгаа ийм карт гарч ирсэн байна. За тэгээд дараагийнхаа картыг аваад үзье. Дараагийн картын маань хувьд болохоор маш их эр зоригтой, юмд бүх хүчээ дайчлан өөрийгөө зоригтойгоор тухайн ажлыг хийж гүйцэтгэх маш баатарлага гэх юм уу те. За тэгээд магадгүй зарим нэг охины ордныхны хувьд шагнал урамшуулал авах 4 сард. За зарим нэг нь хин нэгнээс бэлэг сюрприз авах. За зарим нэгнийх нь хувьд өөрийн олон нийтэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх. За зарим нэгнийх нь хувьд магадгүй маш том чухал алхам хийхээр харагдаж байна. Маш том чухал хөдөлгөөн хийн амьдралдаа. За энд нэг карт гарч ирлээ. Энэ болохоор маш том амьдралын өөрчлөлт, шинжилэлт, амьдралд апдейт хийгдэх зүйл гарч ирэх боломжтой харагдаж байна. За өнгөрсөн зүйл, өнгөрсөнд болсон зүйл магадгүй зарим нэгнийхний хувьд хэрвээ хүнд хэцүү зүйл болж байсан бол энэ зүйл одоо энд дуусч байна. Санаа зовлтгүй та бүхэн маань бүх зүйл өнгөрсөн, одоо энд ард хоцорч байна гэсэн үг. Тэгэхээр нэг хаалга хаагдвал нөгөө хаалга онгойно гэдэг шиг та нарын маань хувьд хүнд хэцүү бүхэн энд төгсөж шин сайхан зүйл ихээр харагдаж байна. За тэгээд амьдралын нэг мөчлөг. За ингээд сүүлийн картаа авъя. Сүүлийн карт маань Ten of Cups гарч ирсэн. За Ten of Cups бол гэр бүлийн аз жаргалыг илэрхийлдэг ийм карт байгаа.
За тэгэхээр миний хувьд энд харж байгаагаар энд таны амьдралд баг зэрэг адармаатай зүйл үнэхээр байсан бол бүх зүйл сайн сайхан болж энд танай гэр бүлийн таны хувьд эрчим энерги өөрчлөгдөж бүх зүйл сайн сайхан эерэг энергиээр дүүрэн цэнэглэгдэж ийм сайхан аз жаргал танд 4 сард аз жаргалын хаалга үүдээ нэхэр харагдаж байна. За тэгэхээр охины ордныхны маань хувьд та бүхэн 4 сард боломж, амжилт, бололцоо бүхнээр дүүрэн байна. Зарим нэгнийхний хувьд үнэхээр шинэ байранд нүүж орох, шинэ машин худалдаж авах, эсвэл шинэ газар руу нүүх, шинэ ажилд орох гэсэн нэлээ өөрчлөлт хийгдэхээр сар харагдаж байна миний хувьд. Зарим нэгнийхний хувьд үнэхээр болзоонд явах маш сайхан романтик болзоогоор нилээдгүй байхаар харагдаж байна. Тэгэхээр миний харж байгаагаар 4 сард охины ордныхны хувьд маш сайхан, чамлалтгүй сайхан сар болохоор харагдаж байна. За ингээд бичлэг маань таалагдсан бол та нар маань намайг дэмжиж лайк, subscribe дараад өгөөрэй. За ингээд дараагийн мэрэг хүртлээр түр баяртай охины ордныхондоо амжилт хүсье.